За сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй Mars телевизийн гавьяа захирлуудын энэ энэхүү нэвтрүүлэг энэ анхны зочноор Монгол улсын соёлын гавьяа зэтгүүлтэн доктор профессор Чимэд Оржийн Даваяр зөвлөхөнд оролцож байна. Танд одоо баярны адуу мэнд дэвшүүлж амар мэндийн сайхан тамхи яа. За баярлалаа. Танд бас энэ өдрийн мэнд хүргэе. Манай холбооны ууган гавьяат анхныхаа гавьяатуудын энэ дэр нэвтрүүлэлд урьж оролцож байгаад баяртай байна. Тэгээд миний хувьд бол одоо гавьяат аваад одоо 2 жил болж байна. Тэгээд хамгийн анх удаа нэвтрүүлэлд оролцож байна да. Яг тэмдэгэ зүгээд. Тэгэхээр би бас ингэ бодлоо одоо үнэхээр бас Монголын захирлууд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид төр түмэнд хийс үтээснээ бас олонд харуулж чадсан ийм хүмүүс төрийн одоо хүндэтгэл ийм том шагналыг хүртдэг ийм сайхан одоо төрийн олон жил байдаг. Тэгээд Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Чимэд Оржийн Даваяр. Та бол Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн гэсэн ийм том зүйлийг бол одоо хүртсэн байгаа. Танд одоо анхны чимээг анхны одоо мэдээг одоо ерөнхийлөгчийн тамгын газараас танд бас өргөссөн баг. Тэр үеийн сэтгэлээс хоёлаа яриаг эхлэе гэж бодож байна. За баярлалаа. Тэгэд ер нь бол энэ жил өөрөө морь жил одоо Чингис хааны мэндсэн жил те түүхэн жил те ийм одоо жилд бас гавьяатуудын энэ дэр нэвтрүүлэлт өргөж оролцож одоо баяртай байна. Тэгээд Монгол улсын өнцөг болон бүр суугаа үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгч нартай ч гэсэн бас энэ сайхан баярын мэндийг хүргэе. Одоо миний энэ одоо авсан шагнал бол одоо Монгол орны 408 зохистой хөдөлмөрлөж байгаа жирийн иргэд өрхийн үйлдвэрлэгчид, бичил дунд бизнес эрхлэгчид, цаашлах юм бол жирийн дунд аж ахуй нэгжүүд, бүр цаашлах юм бол одоо үндэсний хэмжээний томоохон аж ахуй нэгж корпорациуд те энэ бүгдийг л одоо кластераар хооронд нь холбож Монгол улсын эдийн засгийг одоо солонгоруулахын төлөө одоо энэ сүүлийн одоо 20 жилийг одоо ажиллаж ирлээ. Энэ ажилласан ажлыг маань бас Монгол улсын ерөнхийлөгч одоо үнэлж надад одоо энэ соёлын гавьяа зүтгэлтэн хэмээх одоо нэр хүнтэй салыг бас олсон байгаа. Би одоо энэ өнгөрсөн хугацаанд энэ хөдөө орон нутаг болон одоо нийслэлийн одоо аж ахуй нэгжүүдээр маш их орж ажилласан. Одоо Монгол улсыг хоёр одоо бүтэн тойрсон. Нийтдээ манай телевизийн одоо ТV телевизийн баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөрийн хүрээнд бол энэ чинь тасралтгүй 10 жил үргэлжиж байгаа шүү дээ. Ерөөсөө тасраагүй. Тэгээ ингэж үргэлжиж явсаар байгаад бидэд одоо нөгөө телевизийнхаа сэтгүүс уран бүтээлчтэй хамтраад одоо 1000 гаруй контент нэвтрүүлгийг одоо ард түмэндээ хүргэсэн байгаа. Бүхэл бүтэн 10 гаруй жил тасралтгүй явхаар ингээд баялаг бүтээгч гэдэг нэр маань өөрөө одоо брэнд болоод ингээд манайхан бие биенийгээ ямар их сайхан гой юм үйлдвэрлэдэм бэ, хийж чаддсан бэ гэдгийг бие биенийгээ гоё мэдрээд тэгээд одоо энэ хөдөө орон нутаг нийслэл болон энэ одоо цайны газар мазрууд ингээд хөдөө орон нутаг явж байхад Улаанбаатар ч гэсэн ингээд ороход ингээд нэвтрүүлгүүдийг тавьчихсан үзэл сууж тий. Тэгээд тэр хүмүүс нэг өөрсдөө бас туршлага судалдаг. Яг надтай адилхан хүмүүс одоо эн чинь зөндөө байдсан байх, эдний эдэн гэж ажилладаг байна. Тэндээс нь туршлага судлаад дээрээс нь одоо энэ үндэсний үйлдвэрлэгчдийг нэгтгэж баялаг бүтээгч дэмжих холбоог үүсгэн байгуулж одоо 100 гаруй мянган гишүүд дэмжигчтэй үндэсний хэмжээний холбоо одоо ажиллаж байна. Тэгээд энэ бүх ажлуудыг маань одоо ерөнхийлөгч маань үнэлээд одоо соёлын гавьяа зүтгэлтэн гэдэг цолыг одоо олгосон. Сар сарын хэдхэн хоногийн өмнө манай шагналын албаны дарга мөнгөн цэцэг яриа та соёлын гавьяа зүтгэлтэн тодор шагнаж байна баяр үгүй. За тэгэл мэдсэндээ тэгэл одоо яг хамгийн түрүүнд их нэртэй энэ сайхан мэдээг дуулгасан. Технэр маань баярлалаа тэгэл дээл хоцоолаад тэгэл явцсан да. Тэгээ би чинь бүтэн жил шагналаа авчаад тэгээд бүтэн жил баялаг бүтээгчтэй одоо баярлуулж яагаад гэвэл би энэ баялаг бүтээгчдийн өмнөөс л энэ төлөөж энэ шагналыг авсан хүн баггүй. 25 онд бүтэн жилжингээ би одоо нэг баялаг бүтээгчдийн төлөө одоо ахаад одоо урам авч ажиллаад энэ чинээр гарч иж байгаа үйлдвэрийг болон хуучин үйлдвэрүүдийн хөгжил одоо энэ бүгдийг л одоо хооронд нь холбох үүднээс бол маш их тийм туур аяллуудыг зохион байгуулсан. Форум уулзлуудыг хийлээ. Оны эцэст шинэ жилийн арга хэмжээ зохион байгууллаа, шилдэгүүдээ шалрууллаа. Энэ бүхний эцэст он гараад дараагийн цагаан сарын өмнөх нь л одоо яг тэр босгон дээр нь л одоо гавьяатынхаа арга хэмжээг зохион байгуулж
бүх одоо ах トゥ хамаатсан савдангаангийн найз нөхөд ингээл энэ бүх хүмүүсээ цуглуулад ингээд цайлгаа жилийн дараа хийсэн шүү дээ. Жилийн марга ойн дэршхоо тий. За мэдээж нөгөө талаараа бол одоо маш их баярлалгүй яах вэ тий. Гэхдээ илүү нөгөө хариуцлага гэдэг тал дээр илүү орж ирсэн л дээ. Ягаад би ч бас одоо залуу хүн учраас одоо хийх хөдөлгөөн зөндөө байж тээ. Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг соёлын гавьяат зүтгэлтэн цолоор чимэд доржийн даваа баяр. Манай зочин маань Өрөнгөй аймгийн Баруун Баялан сумын уугуул байгаа. Та тэгээд өөрийнхөө төрсэн сайхан нутаг, тэр сайхан одоо говь ангаа алсан нутгийнхаа тухай, тэр зон олныхаа тухай, аав ээжийнхаа тухай, өвөө эмээгийнхаа тухай бас сайхан ярилцсан хэл. Би бол Өрөнгөй аймгийн Баруун Баялан суманд төрж тэнд өссөн. Одоо 7 нас хүртлээр хөдөө шиг тугал хариулж тэ төслөө хөдөө мал маллал өдөр ич нэг өрөмтэй шарбуудаатай цаагаа уучаал тэгэл айрыг өрөмтэй шарбуудаагаар л эрэндэл өссөн шүү дээ тэ эрүүл орчинд эрүүл хоол хүнс сэргэлж өссөн юм байлээ. Ер нь бол их хөдөө өснө гэдэг бол маш сайхан тэ түүх соёлоосоо өсвөллээ маш их юмыг одоо хөдөө өссөн хүн бол маш их юмыг мэдэрч өссөн юм байлээ. Тэгээд сүүлд би бас өөрөө 5 6 нас хүртэл одоо хурдан морь бас унсамж аавынхаа дурсгалд өвөөгийнхөө дурсгал зориулж зэндийн хөрөн хурдан морьных нь хөшөөг босгож одоо сайхан дуу зохиолгосон байгаа. Тэгээд ардын жүжигсэн жаргал сайхан ах маань дуулж олон нийтийн хөтөл болсон байгаа. Зэндийн хөрөн зандан хөрөн сумын наби мандай хөрөн сумын наби мандай Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн чимэд доржийн даваа баяр. Тэр ч утгаараа би бүр ингээ багасаа тийм юм мэдэрсэн учраас илүү нөгөө малчид руугаа илүү одоо баялаг бүтээгчид илүү өрхийн үйлдвэрлэгч руугаа түлхүү чиглэж энэ 21 аймаг 100 гаруй сумдаар явж ажилласан юм болоо гэж боддог. Манайх энэ 220 мянгатад одоо маш гоё одоо байралтай гоё газар 2 байраар аамаар шагнуулсан байсан. Тэгээд тэр байранд нүүж ороод тэгээд тэр үед нь би хот руу нүүж ирсэн байхгүй юу. Тэгээд хот руу нүүж ирээд би чинь зурагтаар одоо мал хуу хон ямаа эдэр хараад хөдөөний амьдрал харахаараа уйлдаг байсан шүү дээ. Санаад тэгээ манай дүүнэр мөнөр намайг шоолоод үлдэг байсан. Тэр нь цуснд гардаг байхад их мэдрэгдэг байсан. Тэгээд ер нь бол нэг жил 2 жилийн дараагаас бол овоо гайгүй хотцсон л доо хотж. Тэгээд гайгүй болж исэн. Тэгэхээр энэ утгаараа ч гэсэн би нэг илүү одоо хөдөөний амьдрал ойлгодог мэддэг учраас илүү энэ тал дээр илүү ажилласан байхад гэж би бас боддог л та. Өвөө аав. Тэгээ манай өвөө аав бол яг нэг морь үйдэг өөрөө хүүхдээ тогтоо хурдан морь унж яваа. Би өөрөө хүүхдээ тогтоо морь ундаг байсан. Тэгээ 5 6 нас хүртэл 7 нас хүртэл бараг хурдан морь унсан доо. Би суманд бас маш олон айраг төрөө авч ирсэн. Сүүлд нь аймгийн наадамд ирээд аймгийн наадамд суралдаад айраг төрөө авах гэж гисэн эхний 30 дотор нь багтаад шанагаа шагнуулж байлаа. Шанаг гэдэг чинь тэр үед маш үнцэнтэй олддоггүй Оросын шанаг шүү дээ. Орос шанагаар шагнуулаад имээ дээр аваад очиход бол зүгээр л хайр болж штэ. Бөөн баяр болж байгаа чинь. Тэр үед Орос шанаг гэдэг чинь болоо. Тэгээ чанаг дүүрэн чихэртэй ингээл ор шанагтай ингээл орш. Тэгээ имээг нэг амар их баярлуулж байлээ. Тэгээ шүү дээ. Тэгээд одоо биш ингээд морины уралдаа морь үзэх дуртай. Хаяа бас өөрөнгө Баруун Баялан сумдаа очиж морь ууйн уралдан тэгээд иймэрхүү ажлууд хийдэг байсан. Манай Баруун Баялан ч их байгалийн тогтц сайхантай гоё газар байгаа. Байгаль бол их гоё шүү дээ. Тэр тухай бас тодорхойлооч. Одоо ис байна, уур байна, тэгэл тэр таасын гол мол гэж байгаль бол одоо үнэн тасархай, үнэн гоё тий. Тэгэл хүрээ хадны яршаа маршаа ингээл одоо маш гоё л доо. Тэнд төрөөд, тэнд өсөөд тэгээд Улаанбаатарын хүн болсон да. Таны бизнесийн анхны гараа. Энэ үл их чухал хамгийн анхны бизнесийн үнцнийг бидэрсэн гэдэг юм уу? Анхны бизнесээ орж ирсэн орлого миний бодохоор бол 100 төгрөгийн үнэтэй мэдээ сонирн байсан гэж бод. Тий, ер нь бол арстал Тийш шүү дээ 90 оны тийм тэр үед чинь би одоо холбооны одоо сургууль сурж ирсэн тэр үед тэгэхээр тэр үед чинь одоо бүхий л юм нэг ганцхан 8-аар шилжсэн шүү дээ бүх юм одоо зах зээл чөлөөт эдийн засаг гэл бүх хүмүүс л ерөөсөө
одоо 8 хийдэг 8 хийгээд одоо явдаг нь яваал одоо ингээд бүхэл юм хөдөлгөөнд орсон болж эхэлсэн. Тэгэхээр тэр үед л одоо анхны гадаад хаасарт гэдгийг нь аваад тэгээд бас 8-нд явсан да. Тэгэл одоо гэрийнхаа нэг хэвсийг хуулж аваад ээж аваасаа зөвшөөрөл аваад гэрийнхаа нэг хэвсийг хуулж аваад 3-2-тэй харьцаатай хэвсэн шүү дээ. Ээж аваа нэг дуртай байгаагүй. Тийм дуртай байгаагүй. Ер нь тэгээд яг хаа биений өржүүлээд өгнө одоо олон хэвс авч өгнө л гэсэн. Тэгээд ер нь дурамчхан тэгсэн үедээ тэгэл явж байгаа юм чинь манай найз нөхөд бүгд л явж байгаа юм чинь. Яг ер нь бол ээж аав нэг айхтруулж нэг татгалзаагүй. Тэгтээ нэг айхтар зөвшөөрөөгүй. Тэгтээ л аваа яваасаа. Тэгээд нэг хэвстэй л ирэн орсон доо. Тэгээд нэг хэвстэй ирэн ороод ирэн зорч зараад баахан улаан ороолтнууд дарж ирээл. Тэгээд би чинь нэг 100 ороолттой дарж ирлээ дээ. Тэгээд тэрийг хой зарах газар ховор байсан шүү дээ. Ингээ зарж болохгүй бас тий 20-тэй. Тэгсэн мөртлөө хүмүүс юмаа зарчдаг байсан. Тэгээд эхлүүрийн өмнө гараад 2-3 цагийн дотор зараад дууссан да. Маш хурдан. Тийм тэгээд гэртээ нэг хэвсийг 2 хэвс болгож өгөөл. Тэгэл илүү гарсан мөнгөөр эргэлдээл тэгээд явцсан бохоггүй. Замун үдээс Орос руу гахаа зөөдөг байсан. Гахаанда хондог байсан. Одоо маш том гахаагаар гэр барьж хондог байсан гээд тэд чинь одоо бидний бохоггүй. Уг нь бол манай найзуудтэй. Одоо хүртэл манай найзууд одоо нэг нь үргэлжлээд одоо маш том бизнесмэнүүд болсон. Би өөрөө тухайн үедээ тэгээд явж агаад тэндээсээ гараад одоо хамгийн анх 100 төгрөгийн мэдээний сонин гаргаж эхэлсэн. Тэгээд 100 төгрөгийн мэдээний сонин гаргаж эхлэхдээ бас хэцүү шүү дээ. Энд чинь нөгөө 8 ээж жагаад аж ахуйн нэгж байгуулад жинхэнэ улсын бүртгүүлээд одоо ингээд нэг 8 ээж эхэлж шүү дээ. Албан ёсны бүртгэлтэй аж ахуй дотор матер төлөөд ингээд аж ахуй болж эхэлж шүү дээ. Тэгээ тэр хүн ингээ цалинжуулж ажиллаа тий. Тэд сонин гаргахын тулд дизайнер ингээл одоо борлуулагч морлуулагч гээл одоо зөндөө хүн одоо хэрэгтэй шүү дээ. Тэгээл тэр сонингийн чинь хэвлэн эхний би нэг жил гаруй хугацаанд сонин мөнгөө бол цаас болгосон шүү дээ. Одоо мөнгөө хэвлээд нэг зарагдахгүй энэ чинь зах зээлд амар том алидийн хэд хэдэн сонин гараад ингээ зах зээл дээр гарцсан. Тэгээ би чинь нөгөө 8 ээж олсон мөнгөөл буцаагаал нөгөө сонин гарах сонин болгож цаас олгоод ингээ яваад байгаа байхгүй. Тэгээ сүүлд нь шантраал манай би чинь бас дөнгөж их нэртэй болцсон байсан, хүүхэдтэй болцсон байсан. Тэгэл наран туул дээр аваад зараал, хар хорин зах дээр аваад зараал, зарим хуучин одоо сонин зардаг одоо хүмүүс чинь архаг хүмүүс чинь хөөж туугаал, бороо зорооноор авч шидээл, норгоол, нөө цаас маа бодоо болгож байгаа юм чинь. Тэгээд ер нь тэгээд шантарч байгаа шүү дээ. Жил гаруй мөнгөө цаас болгочихар чинь тэгээд за энэ болио хэлээ. За одоо 1-2 дайрч үжээд болио гэл. Тэгээд хамгийн сүүлийнх нь нэг дайралтанд нэг цагаан сарын өмнөхөн байсан цагаан сарын дугаар гаргаад тэгэл тэр дугаараас л ингээл нэвт зарлаж ирсэн дээ. Ягаад гэвэл тухайн үеийн дугаар бол нөгөө Солонгос киноны сериалууд их нүүрэн дээр тавьдаг байсан. Цуврал сериалууд. Тэр сериалыг тавина. Тэр үшин зурхааг тавина. Цагаан сар болгоно зурхаа гарч мөрөө авдаг. Тэр зурхааг тавина. Тэгээд нөгөө янз бүрийн зөвлөгөөнүүдийг маш их гаргадаг тийм одоо сонингоо ингээд үлэн билүү баяжуулаад тэгэл гаргаал тэр цагаан сарын дугаард бүтэн 100% зарагдаал нэг үйлдвэр дийлэхгүй, хоёр үйлдвэр дийлэхгүй, гурван үйлдвэр чүүтэй чайтал хэвлүүлээл. Ганцхан 5 өдрийн шөнө хэвлүүлээл хагасаа дээр өглөө зардаг байхгүй юу? Тэгэхэд гурван үйлдвэр манайхыг тувааж хийдэг байсан шүү дээ. Мөнхөө үсэг байна, Улаанбаатар бидэнтэй нэгэд маадэр гээл. Тэгээд үйлдвэрүүд хувааж хийжээж л тэр сэтгүүлийг одоо бардаг байсан. Тэгэхээр бид нар би бас дотроо олон үндэсний хэвлэх үйлдвэрүүдийг бас ажилдаа байлгасан гэж бас бодож байгаа. Тэрнээсээ гадна манай сонинг аваад зардаг хүүхдүүд болон хөгшдүүд ажилдаа орлоготой байсан. Ягаад гэвэл манайхаас одоо хагасаа дээр очоод зээлэр авчдаг. Бочилгээ зээлэр авчин тэнгүүтээ дараагийн хагасаа дээр хөдөл тэд өөртөө хэрэглээд дараагийн хагасаа дээр ээж авахтаа өмнөх тооцоогоо хийгээд авдаг байхгүй. Өмнөх тооцоогоо хийхгүй болохгүй. Өмнөх тооцоогоо хийгээд авна. Энэ хугацаанд 7 хоногийн хугацаанд нөгөө хүүхдүүд эмээ өвөнөр чинь энэ мөнгө эргэлдүүлдэг байхгүй. Орлогын их үүсвэр болоод тэргээрээ цаашаа өөр юм худалдаж авч ахиж эргэлдүүлээ. Тэгээд 7 хоногийн дараа бидэртээ тооцоо хийдэг байсан болохоор тэр хүмүүс ч гэсэн айгүйх ашигтай байсан байхгүй. Тэр нь бол зөв. Тэгээ хэвлэл мэдээллийн байгууллагаар анхны одоо 100 төгрөгийн сонин. Тэгээд цаашаа ингээл телевиз одоо сайт. Тэгэл ерөөсөө ингээл 100 төгрөгийн сонингоор анхны одоо тэрүүчийн ямар нэгэн хэвлэл мэдээлэл ч юм байхгүй шүү дээ. Зүгээр нэг 100 төгрөгийн сонин одоо гаргаад борлуулалт хийгээл тэгээд нэг жил гаруй шатж байгаа л говоо гайгүй хөл гар дээр босоод буцаал тавьсан өөр зөрөө төлж мөлж ингэж явсаар байгаа л говоо гайгүй болонгуудаа за одоо юу их үү гээл. Тэгээд тэр үед чинь 1950-д авлахыг байгуулаад бас ингээд 100 гаруй авлах байсан шүү дээ. Тэгээд 1950-д авлахыг байгуулаад 1950-д авлахаа байгуулсныхаа дараа нөгөө 90 сарны 7 Арадог бас ирхэн тендертож тэр ихийг аваад Арадо байгуулаад за тэр үеэс л ёстой хэвлэл мэдээллийн зах зээлийг ойлгож эхлээд
Тэгээ хэвлэл мэдээллийн зах зээл рүү эргэлт боцолтгүй орсон. Тэгээ хэвлэл мэдээлэл болон ICT салбараар чинь би одоо өнөөдрийн хүртэл бараг 30 жил ажиллаж штэ тий. Ингээл одоо цаашаага телевиз мэдээллийн байгууллаа тэгээд явсан. ETV телевиз мэдээллийг байгуулаад ETV телевиз чинь манай Монголын бас хамгийн анхны HD форматтай телевизүүдийн нэг штэ. Телевизэн бас нэлээд ажиллаж байгаад бас гаргаж ирсэн. Тэгээ гаргаж ирсэн телевиз дээрээ бид бүхэн улс төрчдийг биш зөвхөн баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурчилдаг, тэдний дуу хоолой болдог тийм тустай одоо телевизийн сувг манайх болж хувирсан байхгүй. Зөвхөн тэднийг л яриулдаг. Тэгэл бид нар чинь сүүлийн 10 жил бол ерөөсөө зөвхөн баялаг бүтээгчдийг, зөвхөн үйлдвэрлэгчдийг л бас яг энэ салбар дээр ингээ яг тодорхой энэ салбарыг сонгож авч ингэж ажиллаж гисэн л дээ. Дараад нь үндэсний олон нийтийн телевизийн захирал томилогдож оржоод тэнд 2 жилийн хугацаанд бас 600 студийн гэрэлтүүлэг, 600 студийн автомат сандал чинь модон сандал дээр өргөс хатгаад суулгаад байдаг. Тэгэхээр төрийн өндөрлгүүдийг авч нэвтрүүлж ороход гэсэн тэрэн дээр суудаг байсан шүү дээ. Намайг захирал очиход. Тэгээд телевиз чинь өөр үндэсний олон телевиз чинь өөрөө гаралт мó хөдөө гарахгүй байна. Гисэн мөртлөө хураанж аваад байна гэдээ маш их гомдолтой. Яг тийм үед нь би яг захирлаараа очиод тэр үед одоо манай үндэсний олон нийтийн телевиз бүхэл бүтэн HD формат руу шилжээд тэгээд тэр гомдол бүрэн байхгүй болоод тэгээд ингээд цаашаага бид нэр студийн гэрэлтүүлээгээд очиулах нөгөө нэг өргөстэй модон саналыг нь автомат санал болгох тий. Одоо энэ 609-д байгаа дэр автомат саналууд байгаа шүү дээ. Суудлын бүрээсийн солиол улаан цэнхэр ногоон гэдэг янз бүр болгоод ингээд тэр одоо сандлуудыг чинь хамгийн анх бас захиалж бас авч исэн. Тэгээд нөгөө төрийн байгууллага учраас ингээд амар хурдтай ажиллаад гоё болгоч ихээр бас хэцүү юм билээ. Нөгөө хувийн телевизийг одоо мөнгө төгрөг батлагдана, хууль дүрмийн дагуу явна, тэгсний дараа захиална, мархаална гээл тий. Тэгээд зарим нэг юмуудыг ингээд зохицуулсан. Тэгжээж л бас үндэсний олон нийтийн телевиз маань бас айгу одоо нөгөө зах зээлийн зарчмаараа хурдтай хөгжиж ийж одоо амжилттай ажиллана шүү дээ. Тэгвэл нөгөө арилжааны их олон телевизүүд байгаад байгаа учраас энэ телевизүүд чинь бас маш хурдан хөрөнгө оруулалт оруулаад маш хурдан сүүлийн технологиудыг нэвтрүүлээд ингээ явчихж байгаа байхгүй юу. Тэгээ одоо ингээд энэ олон мондөг телевизүүд байна шүү дээ. Энэ олон мондөг арилжааны телевизүүдтэй үндэсний олон нийтийн телевиз өршөлдөнө гэдэг бол бас том асуудал. Үндэсний олон нийтийн телевиз өөрөө хуультай өөрийн гэсэн одоо өв соёлын контентууд одоо тэр бүгдийг явуулж явах хэрэгтэй учраас бас тэрнийхээ дагуугаас ингээд яг тустай ажилдаг тусгай ажилдаг тийм институт зохихгүй юу. Арилжааны телевизүүд бол тодорхой хэдэн шаардлагыг биелүүлээл тэгээд их бичтэн өөрсдийнхөө одоо дурын контентуудыг хийх юм уу гадна дотны том контентуудыг оруулж ирээл ингээд явж байна л да. Ганц телевиз гэхгүй та масс медиа гэж бүр том бүтээн мэдээллийн сувгийг одоо байгуулж ирсэн байдаг. Сайт байна, тийм ээ, телевиз байна. Жоо масс агентлагийг байгуулсан шүү дээ. Масс агентлаг дотор чинь тэр телевиз байна. Дээрээс нь одоо сувгууд байгаа. Кино сувг, хөгжмийн сувг гэл тэ 5-6 сувгийг бас байгуулсан. Үндсэн телевиз нь ETV телевиз, түүнийг дагсан одоо сувгийн телевизүүдийг бас байгуулсан байхгүй юу. Хамгийн анх энэ сошиал медиа руу маш их одоо компаниас хөрөнгө оруулалт хийж энэ салбар руу ажиллаж байхад бас манай ажлын зарим нэг захирлууд, зарим нэг ажлын албаа хаагчдад бол энэ төлөвлөгөө батлахад бас одоо нэг дургуйч хийсэн юм одоо аюух байдгийг. Шал дэмий рүү одоо өдөрлөг мөнгө зараад байх юм. Энэ сошиал медиагаар яад энэ тэгэлэмж хувийн нийт хэрэгжижтэй гэсэн. Одоо бол хүн болгон сошиал дээр ажиллаж байна. Байгууллага болгон сайттай болсон байна. Байгууллага болгон пэйж хуудастай болцсон байна шүү дээ. Яг эднэрээр дамжуулж л мэдээг хүргэж байгаа байхгүй. Яагаад гэвэл өнөөдөр уламжлалт медиа, сошиал медиа гэдэг хоёр хуваагдсан байгаа байхгүй зах зээл. Тэгэхээр хоёулын дээр нь ажиллахын тулд л сошиал медиа дээр заавал баг байх хэрэгтэй байгаа юм. Заавал тэр платформуудыг хөгжүүлдэг дэд үтс байх хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр бид нар яалч явахгүй бүчцээ хоёр хуваасан байхгүй. Уламжлалт медиа дээр бол яг нэг телевиз, радио, сонин сэтгүүл эдгээр нь ажилладаг. Сошиал медиа дээр бол одоо сайн хэлээд байгаа тэр бүх платформуудыг ажиллуулж байна. Одоо сүүлдээ бол эн чинь AI болоо явчих шүү дээ тий. Одоо ч бид нар одоо ETV телевизийг сая хөрөнгө оруулалт хийгээд AI суурьтай ETV телевизийн анхны суурийг тавьчлаа. Гэхдээ бид нар одоо бол AI-ыг шилжүүлж чадахгүй байгаа. Яагаад бол технологи шин дээр маш их үнэтэй байна. Тийм учраас ямар ч байсан суурийг бэлтжээ тэгж жаад нэг 3 жилийн дараа 4-5 жилийн дараагаас ингээд шилжиж явчих болчих واخ. Яагаад гэвэл цаг агаарыг шилжүүлэх боломжтой байна. Мэдээний дикторийг шилжүүлэх боломжтой байна тий. Ингээд бид нар AI руу тэгээд тэр байтугай тэр контентуудыг хүртэл AI-гаар манай залуучуудад одоо ихэвчлэн одоо контент нэг одоо бол нэг 30-40% нь заавал AI оруулж илүү гоё чимгэлж хийж байгаа байхгүй.
Одоо бол ингээд бид нар янз бүрийн найрны болон янз бүрийн баялаг бүтээгч нэвтрүүлэг одоо тэр хотын бүсгүй хөдөө нутаг гэж нэвтрүүлэг хийхэд тэн дээр орж ирэхээр аюу гоё болж байгаа байхгүй. Энэ нэр нь бол одоо нэг хэсэг хүмүүс мэддгээс одоо сүүлийн хүмүүс аюух мэддэг болчиход байна. Энэ орж ашигласан байна, юм байна гэдэг. Тэрийг хэрэглэдэг студ продакшнууд телевизүүд ч одоо сүүлийн үед орширч байна. Тийм учраас бид нар нөгөө телевиз 5 жил тутам технологийн шинжилгээ хийдэг байхгүй юу. Энэ хугацаанд бид нар одоо 3 дахь шинжилгээ хийж байна л гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр бид нар одоо хийж дуусаад энэ одоо 9-10 сар гэхэд албан ёсны бас дахиж бас шинэ зах зээл дээр тоглолт хийх одоо тэр бүтцийг бий болгоод бараг дуусж байгаа учраас ингээд намар гэхэд бид нар бас тэрнийхээ нээлтийг хийхэд төлөвлөж байна да. Соёлын салбарт буюу одоо сошиал медиа салбар буюу хэвлэл мэдээллийн салбарт одоо гавьяа хүртэл төдийгөөс өдөө хүртэл явсан ийм сайхан ирхэн байна. Манай телевизийн хойморт өргөдөн оролцож байгаадаа бас туйлын баяртай байна. Баялаг бүтээгч дэмжих холбооныг үүсгэн байгуулагдаад одоо энэ жил 11 дахь жилдээ явж байна. За дээр нь бас Монголын жижиг дунд үйлдвэрлэлийн үйлчлэгээний холбоо гэх том холбоог та ерөнхийдөө гэж ажиллаж байгаа. Энэ олон төрлийн бас байгууллагуудын ажлыг ингээд нэгтгэж ингээд тэдний хийсэн бүтээснийг одоо түмэн төгөөж олон дардад алдаршуулахын төлөө бүр төрцсөн юм шиг ингэж ажиллах. Энэ ажлыг яаж амжуулж байна? Энэ бол би нөгөө түрүүлсэн шүү дээ, нөгөө багаасаа хөдөө өсөөд хөдөөний амьдрал дуртай, амьдрал ойлгодог, үндэсний соёл, өв соёл уламжлал, үндэсний гэдэг багаасаа өссөн учраас үндэсний үйлдвэрлэл, үндэсний бүтээгдэхүүн, баялаг бүтээгчид хийж байгаа энэ хөдөлмөрлж байгаа хүмүүсийг л дэмжих ёстой. Эсвэргээрээ энэ хүмүүсийг халамжлаад авах юм бол ажил хийдэг хүн олдохгүй тий. Ингээд энэ нөгөө систем буруу ажилладаг байгаа байхгүй юу? Халамж илүү, хөдөлмөрлж байгаа нь бага, хөдөлмөрлж байгаа хүмүүс тэрэ татвар өндөр. Ингээд тэднийг бас дэмждэг бодлого нь бага тий. Татвар өгөхгүй бол юмаахгүй бол шууд дансыг хаачдаг. Тэр бүр харгас байгаа үстэй тийм. Тэгэхээр хөдөлмөрлөд байгаа хүмүүс тэр ийм харгас бодлого, дансыг хаадаг хүртэл харгас бодлого байж болохгүй шүү дээ тийм. Тэгээд энэ хэд чинь банкнаас зээл аваад зээлийн хугацаанд төлж чадахгүй юмаа хураалгана, чадахгүй өрөнд орно, бүр цаашлах юм бол дампуурна, шоронд явна тийм. Тэр ийм хүнд нөхцөлд ажиллаж байгаа ийм одоо үндэсний ард түмнээ төр дэмжих хэрэгтэй байхгүй. Төр болгоод дэмжих хэрэгтэй тийм. Том компаниудад угаасаа бүх төрлийн бүтцээр ажиллаж байгаа шүү дээ. Бүх төрлийн бүтц нь ажиллаж байгаа. Судалгаа, маркетинг, борлуулалт, экспорт бүх ажиллаж байгаа. Тэдэрт бол баг байна, чадал чансаа байна, зээл авах одоо барьцаа хөрөнгнүүд нь бүгд байна. Ийм барьцаа хөрөнгө хангалтгүй байгаа жижиг дунд дээрээ өрхөө үйлдвэрлэгчдэр дээрээ л ажиллах хэрэгтэй. Яагаад би ингэж хэлээд байгаа юм бэ? Би Монгол улсыг хоёр бүтэн тойрж ажиллахдаа баялаг бүтээгчдийг дэмжин төсөл хөтөлбөрийг санаачлаад эхлүүлээд хамт олонтойгоо явж байхдаа тэр хөдөө орон нутагт маш их тийм проблем асуудал байдгийг явж иж мэдсэн байхгүй. Тэгээд мэдэрсэн учраас манай баялаг бүтээгч дэмжих холбоо чинь одоо олон нийтийн одоо санаачлагаар хамт олонны дэмжлэгээр өөрөө нийгмээсээ бий болцсон холбоо байхгүй. Тэгээс би өөрөө ингээд сууж байгаа нэг холбоо байгаа л байгуулсан юм биш байхгүй. 21 аймагт очиж ажиллаад энэ асуулт чинь замраагаа алдсан юм билээ. Тэгээд нөгөө залхаан зээрлүүлнэ гэдэг юм байдаг шүү дээ. Хүний дахин явуулаад идэг зүйл зааз бүтэхгүй энэ болоо энийг болоо гэдэг. Дайн зээл чинь надад олддог юм биш ээ гэдэг. Ингээд нөгөө юм зарлангууд очдог ч хөнгөө болцсон тий. Нөгөө банк нь үртэл нөгөө нэг хідэн гайгүй барьцаатай газрууд руу өөртөө уцтаад манай ийм бүтээл дэвшлээ манай банк таныг дэмжиж байгаа шүү. Та ирээд эндээс аав гээл ингээд баг хүүтэй зээл мэлүүдийг ингээд эдийн засагч нар нь яриад өгөөд авах юм бол тэр хүмүүс чинь тэр одоо нөгөө баялаг бүтээгчтэй цуглуулад хурал хийгээд нийтэд нь мэдээллийн цацаад тэр хүмүүс нь авахгүй байх юм бол одоо сар 2 сарын дараа та нарыг хүлээлээ. 1-2 хүлээлээ. Одоо болохгүй бол энэ газрууд руугаа ингээд нөгөө хугацаанд дуусгаад байгаа учраас яриад өгдөг тийм байхгүй. Тэгээ өдөө орнот очихоор бол тийм төстэй хэлсэн юм уу? Тийм яасан мэдээгүй шүү дээ. Одоо сонсч шүү дээ. Сая л мэдлээ шүү дээ. Ингээд мэдээл маш удаан очтын билээ хөдөө. Мэдээл нь очоор байтал нөгөө зээл нь дуусчихдаг. Зээл нь дууссан байдаг. Тэгээд тэр дууссан зээлийг араас хөөслөд манайхан баахан цаг үрээд ингээд яваад идэг. Тэгээд ингээд дууссан гэвэл биднэрт ингээд олддог биднэрт ингээд хүрдэггүй. Нөгөө баялаг бүтээгчийн хүсэлтэй нийгмийн шаардлагаар өөртөө бий болоод босч ирсэн холбоо байхгүй юу. За тэрийг нь одоо бид нар нөгөө телевизээр бид нар сурчлаад асуултаа нэрэд байгаас илүү энийг яаж шийдэх үү гэхээр холбоо байгуулагдаж шийдэх юм байна гээл. Тэгээд тэр холбоо чинь маш хурдан байгуулагдаад орон нутгуудаас холбогдоод тэгээд бид чинь зохион байгуулалтанд ороод таваас тэрний хамгийн анхны нэг гишүүнийх нь нэг штэ тий. Тэгээд бид нар хэвлэл урал хийгээл ингээд ийм холбоо байгуулах гэж байна гэдэг маш олон одоо хүмүүс орж ирэл. Тэгээд ингээд холбоо байгуулагдаад тэгээд энэ 2015 оны 6 сарын 27-ны өдөр анх дахь их хурлаа хийгээл ингээд холбоо байгуулагдчихсан шүү дээ тий. Тэгээд жилийн дараа
одоо нэгдсэн үндэсний байгууллага ерөнхий ассамблеагаас дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийн өдрийг хүртэл жилийн дараа яг тэр өдөр зарлаж байгаа шүү дээ. 6 сарын 27-ны өдөр манай баг их хурл болдог өдөр. Тэр бас айгуу юм учир жанцантай байхгүй тий. Тохиол тийм биш гоё тохиол. Монголд одоо баялаг дэмжих холбоо байгуулагдлаа. Жилийн дараа нэгдсэн үндэсний байгууллага ерөнхий ассамблеагаас дэлхийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жил болгон өдөртөө болж шүү дээ. Тэгээ бид нар чинь тэр өдөртөө болсны дараа бид нар чинь одоо бас нэлээд одоо бодлого шийдвэрт оролцуулах гал бид нар хилцүүлэг хийгээл их хөвлийн хурал хийгээл нэвтрүүлгүүдэд цацаал ийм хүмүүс ийм гоё юм үйлдвэрлэж штэ энэ хүмүүсийг дэмжээч орон нутгийн удирдлагуудаа төр засгаа гэж бид чинь баахан явсан штэ тий. Тэгний эцэс бид чинь зохиолын талбайд молдоо тэр хүртэл жагсаа цуглаан хийгээд тэгээд жижиг дундынхаа хуулиа батлуулаад жидүүгийн сангийн асуудлыг зэгцлээд дээрэс нь жидүүгийн агентлаг байгуулсан штэ. Тий агент газартай хүртэл. Тэгэхээр манай холбоо чинь ингээд нэг жидүүгийн агентлагаа байгуултал одоо тэмцэд хийж сайн ажилласан байхгүй юу. Тэгээд жидүүгийн агентлаг байгуулагдаад одоо жидүүгийн төлөө ажилладаг агентлагтай болсон байна шүү дээ тий. Тэгээд улсын хэмжээнд энэ агентлаг ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд жидүүгийн газар ажиллаж байна. Ингээл одоо бүх банкн дээр шахуу одоо жидүүгийн газар хилцүүд байдаг болцсон байна тий. Тэгэхээр одоо нэг үе бодох юм бол бас ингээд нэг бүтэц ажиллаад эхэлсэн байгаа байхгүй юу. Төрийн бүтэц ажиллаж байна. Одоо хувийн хэмжээний бүтэц ажиллаж байна. За эднийг хооронд нь мэдээлэлээр холбож баялаг бүтээгчтэй нэгтгэж эднийг өөрсдөө идэвхтэй оролцуулаад эднийг өөрсдийг нь сургалтаар хангаад эдний өөрсдийнх нь чадварыг сайжруулад ингэж явах бас юм байгаад байгаа. Манай баялаг бүтээгчд бас ингээд нөгөө ярддаг шиг хийдэг бас хүн бас 50% шүү дээ энэ бол тий. Тийм учраас чаддаг нь бол хийгээд маш богино хугацаанд хөгжөө явж гэн чадахгүй байгаанууд нь бол одоо өөрийгөө сургах чадварчуулах суралц хэрэгтэй байгаа. Тэгэхээр энийг нь ч гэсэн хийдэг одоо газар нь энэ баялаг бүтээгч дэмжих холбоо энэ одоо жиргэн үйлдвэрийн одоо газар мазар эднийг хувааж хийх хэрэгтэй байхгүй. Би одоогийн байдлаар бол баялаг бүтээгч дэмжих холбоог байгуулад 11 дахь жил рүүгээ орж байна. Жижиг дунд үйлдвэрлэлийн холбоог байгуулад 6-7 дахь жил рүүгээ орж байна. Хүнсний хувьсгал одоо мэргэжлийн холбоог байгуулад энэ жил 5 дахь жил рүүгээ орж байгаа. Одоо энэ жил одоо аль нь одоо мэргэжлийн нэгдсэн холбоо болох гэдэг одоо шалгуур одоо сая хууль нь 24 онд батлагдсан одоо нөгөө засгийн газрын тогтоол нь улсын өнгөрсөн 7 онд батлагчлаа л да. Тийм. Тэгэнгүүтээ одоо ингээд яг ингээд нөгөө нөхцөлийн шаардлагыг хангаад мэргэжлийн нэгдсэн холбоо болох гэдэг ажиллаж байна. За энэ мэргэжлийн нэгдсэн холбоо болохын ашиглагдал нь юу вэ гэх юм бол тэртээ би одоо 11 жилийн өмнөөс ингээд холбоодуудыг ингээд ангины холбоог удирдаад ажиллаж исэн хүний хувьд бол энэ нийгэмд үүсэж байгаа энэ асуудлуудыг энэ баялаг бүтээгчид үүсэж байгаа асуудлуудыг энэ үндэсний үйл үүсэж байгаа асуудлуудыг шийдэхин тулд холбоо ажиллах хэрэгтэй болохоос биш аль нэг том компани дэргэд ажилдаг төрийн бус байгууллага байх болохгүй байхгүй юу. Яагаад гэвэл асуудал болонгууд нөгөө компаниараа биш төрийн бус байгууллагаараа асуудлаа яриад тэргүүрийн асуудлаа шийдвэрлэдэг. Тэгээд хуулийн дэвшүүлэлт тэгээд ингээд болчдөг. Энэ бол нөгөө том компаниуд энийг хэрэглээд сурцсан юм бил. Одоо энийг бол зөвхөн том компаниуд нь юм уу улс төрчид нь хэрэглэдэг биш. Мэргэжлийн нэгдсэн холбоон доор бүх салбар холбоодуудыг зангидаад тэгээд тэр салбар хороодууд нь одоо юу шийдвэл байгаа нь тэрийг мэргэжлийн нэгдсэн холбоон дээр яриад мэргэжлийн нэгдсэн холбоонд шууд засаг их хуралтай эрхлэгчтэйгээ холбогдоод тэгээд тэр одоо хууль батлуулах гэдэг юм уу хуулийн дэвшилт оруулах гэдэг юм бол тэрийг нэг их хурлын гишүүнийг юм уу 2 3 их хурлын гишүүнийг сонгоод өөрийнх нь салбарыг сайн мэддэг маш одоо ажил хэрэгч тийм их хурлын гишүүнийг сонгоод тэр гишүүндээ хуулиа өргөн бариад тэр гишүүн нь хуулийг нь хилцүүлээд батлуулаад эргээд мэргэжлийн нэгдсэн холбоонд өгөөд мэргэжлийн нэгдсэн холбоо нь хуулиа хүлээж аваад сурчилгаагаа тэр салбарынхаа бүгдэнд нь хийх ёстой. Тэр салбарт 400 500 мянган одоо хүн ажиллаж байгаа бол тэр бүх хүмүүс мэддэг байх хэрэгтэй. Тэр салбарт одоо 50 60 мянган аж ахуйн нэгж ажиллаж байгаа бол тэр аж ахуйн бүгд тэр мэдээллийг нэгэн зэрэг авах хэрэгтэй. Нэгэн зэрэг авсан тохиолдолд бид нөгөө төсөл хөтөлбөрөөс хоцорно оройтно гэсэн юм байхгүй байхгүй. Яагаад гэвэл энийг хийхэд бол бүх юм шилэн байх хэрэгтэй. Энэ мэдээллүүд те. Тэгэхээр нөгөө том жижиг бүх аж ахуйн нэгж адилхан л нэг цонхоор бүх мэдээллийг харж ах жигд авдаг. Жигд авч явах хэрэгтэй. Яг жигд хугацаанд. За энэ хууль батлагдаад гарлаа шүү. Одоо манайхаа энэ төсөлд хамрагдаараа энэ журмаараа ингээрээ ингэж хөнгөлөлтөө идлээрээ ингэж татвараас чөлөөлөгдөрөө ийм боломж болчлоо шүү тий. За ажилтны чинь одоо танай байгууллага одоо 10 хүн ажилтнаа бол 10-ын чинь 2-ыг нь одоо нэгэн датлаас чөлөөлөхөр болчлоо шүү гэдэг юм уу. Энэ мессежүүдийг яг зэрэг засчих хэрэгтэй байхгүй. Зэрэг тэр одоо нөгөө шилэн цонхоор шилэн одоо байдлаар бүгд харж явах хэрэгтэй. За ингээд бүгдэнд нэгэн зэрэг мэдээлэл өгсөн байхад дараа нь би хоцорчлоо гэдэг асуудал байхгүй байхгүй. Тэгэхэд бол тэрийг мэдрүүлэхийн тулд одоо бүх сургалтуудыг одоо хөдөө орон нутаг аймаг сум баг болгон дээр нь явуулах хэрэгтэй. Ингэж ээж л тэр салбарынхан бүгд мэдээлэл нэг зэрэг авахыг
авах хэмжээнд очиж байгаа холбоо чинь энэ мэрэгжлийн нэгц холбоо байхгүй. Хоёрдугаар том компани жижигээ дэмждэг, жижиг компани бичлээ дэмждэг, бичлэн өрхөө дэмждэг, одоо төрн бас дэмждэг энэ системүүдийг одоо бүр ажил хэрэг болгомоор байна. Зөвхөн бага үетэй зээлүүд бас хөгжихгүй байгаа байхгүй. Нөгөө тал дээр экспортын бодлогын дэмжих ёстой. Нөгөө тал дээр дотоодын одоо худалдан авалтаар дэмжих ёстой тий. Тэгээд энэ дэмждэг чинь бол орон нутагт ч байна, нийслэлд ч байна, одоо төрөлд ч байна шүү дээ. Тэгвэл бид нар одоо гаднаас импортын бараа авчирч өгөөл одоо дотоодоо хангаад байж болохгүй байхгүй. Эсвэл одоо зөвхөн тендерт нь ороод нэг жижигхэн цех барьчаал манайх хийж байгаа гэж үзүүлчихэд тэгээд босдод бүгдийг гадаадаас авцраад ингээд нийлүүлдэг энэ зарчим бол 30 гаруй жил явчлаа. Одоо энийг бол бид нар тасан зогсоож нураах хэрэгтэй байхгүй. Тэгэхийн тулд мэргэжлийн нэгдсэн холбоо, салбар бүрийн мэргэжлийн нэгдсэн холбоо маш сайн ажиллах ёстой. Энэ салбар бүрийн мэргэжлийн нэгдсэн холбоог нэгтгсэн бас нэг одоо дээд байгууллага буюу одоо нөгөө одоо энэ дид ангилал дээр байгаа ангиллуудаас үндсэн ангил руу шийдэж байгаа тэр 21 холбоо нь бол хий сайдын дэргэж ажиллаад тэгээд 7-8 одоо салбарынхаа яамдын холбооны одоо зөвлөд суугаад тэндээсээ одоо энэ үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийж байгаа тэр газруудаа санал болгоод тайтандаа бүртгүүлээд тийшээгээ ороод ингээд чөлөөт явах боломж байгаа байхгүй. Тэгээд одоо бид бүхэн бас энийг ингээд араас нь нөгөө баялаг бүтээгчд маань маш хурдан энийг мэдэж сураад холбоон дээр л надад хэдэн захирлууч нэгдээд ийм сургалт байдсан юм байна, тийм юм байдсан байна гэж мэдэж аваад тэрнийх араас явж байгаа. Үйлдвэр бол үйлдвэрийн даргал үйлдвэрээ ажиллах хэрэгтэй шүү дээ. Тэр үйлдвэр дотроо л байж байгаа шүү дээ. Тэгэхээр манай захирлууд өөрсдөө үйлдвэр дотроо байгаад байгаа учраас гарчиж гадаа мэдээлэлээ мэдхгүйгээс үүдээд тэгээ хотчод байгаа байхгүй. Монголын одоо төрд баялаг бүтээгч гэсэн энэ бэрийн дүгийг бий болгож чадсан. Урд нь бол тийм үг өглөг байдаггүй байсан шүү. Энийг бол бий болгож чадсан. Тэгэхээр баялаг бүтээгч төрнөөс танд бас гүн талархал илэрхийлье гэж бодож байна. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн Чимэг доржийн даваа баяр. Тэгэхээр Монголын үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгчид ерөөсөө төрдөө үнэлэгдэлгүй эзэнгүй юм шиг энийг одоо тогтолцоо ажиллаж байсан. Таны Монгол улсын ерөнхийлөгчийн одоо бодлогын зөвлөгөө авчраас хойш Монголын одоо үйлдвэрлэлийн салбараа эрс одоо хүчтэй хөгжилт босолт үүслээ. Олон одоо ажил бүтээл амжилттай хийсэн хүмүүсийг одоо төрд үнэлүүлж Инглиний одоо медалаар шагнаж урамшууллаа. Энэ тухайга тавд удаа би таны одоо баялаг бүтээгч дэмжих холбооны анхны гавьяатай хамгийн их баярлах явдаг хүний нэг. Энэс хойш та хичнээн гавьяа төрүүлчих. Үнэхээр гавьяатууд бол хийж чадсан юм а төрдөө үлдүүлдэг юм а гэдгийг харагдаад байгаа шүү. Да ер нь бол манай баялаг бүтээгч дэмжих холбоо бол үүсгэн бол 11 дэх жилдээ ажиллаж байгаа бид нар хэлсэн шүү дээ. Тэгээ 11 дэх жилдээ ажиллаж байгаа ч гэсэн манай баялаг бүтээгчд бол одоо зах зээлийн эзэн засаг шилжснээс хойш 35-6 жил одоо үйл ажиллагаа явуулж шүү дээ. Тэр салбарын эн чинь салбарын одоо баш том салбар дээр ажиллаж байгаа тэнд юм хийж бүтээж байгаа мондөг хүн учраас тэр нэг хувь хүн гэхээсээ илүү салбараа бодох хэрэгтэй байхгүй тий. Хийж байгаа ажлаа салбарын яамнда төрдөө үнэлнэ гэдэг чинь маш том юм байхгүй юу. Тэгээ манайхан өөрсдөө айгүй нэрлэх үү. Юу яахан би яахан надаас мондөг хүмүүс зөндөө байна тий. Тэгээд байхгүй. Тэгээ бараг чинь хөтөөр шухуу зарим нэг анкет материалыг авч байгаа юм чинь их юм хийсэн маш чухал хүмүүс л авдаг л ийм л өндөр хэмжээний шагнал юм байлээ л тий. Таач одоо бас ингээд энэ шагналыг авсан мэдж байгаа 35 жил хөлмөрлжээж 35 жил хөлмөрлөнө гэдэг чинь арцалтаа бараг энэ ч байгаа юм шүү. Тэгэхэд ингэж хөлбөржээд та 90 оноос хойш ингэж явж ийж та өөрийгөө бас хэлэхэд ямар их хүнд хэцүү үед ингэж явж ийж энэ олон хүнийг чаленжуулж ийж өнөөдрийн зэрэг төрсөн бол эн чинь бас амьдралынхаа ихэнх цаг хугацааг ингээд энэ зарцуулсан биз дээ тий. Энэ салбарыг хөгжүүлэхийн төлөө. Тэгээс та зүгээр нэг 8 хийгээл импортын морож зараад юм уу нэг юм аваад зараад дундаас нааш унгаагаал яваад амархан юм хийвэл болох байсан байх л та тий. Тэгэхээр заавал ягаж үндэсний үйлдвэрлэлийн салбар руу үйлдвэрлэгч рүү ордын нэг цаанаасаа нэг дотроосоо нэг юм байсан болоод хайж чадахгүй ингээд яваад байсан байх л да. Тэгээд ингээд яг ингээд төрийн ордонд ороод ерөнхийлөгчөөсөө ингээд шагналаа гардаж авах тэр үе чинь ямар хүндэлтэй юм бэ? Төрөөсөө шагнал авна, ерөнхийлөгчөөсөө авна гэдэг бол энэ чинь маш том хүндгэл нэр дээр ирэх байгаа байхгүй. Тэгээд чинь гэр бүл найз нөхөд хамт олон маш их бахархаж ич тэр хүнээр те. Тэрнээс биш ингээд хүмүүс тоодоггүй.
нөгөө дэрэгдээ байгаа эрдэнэсээ давдггүй гэдэг шиг. Тийм одоо энэ салбар чинь одоо тийм явж ирлээ шүү дээ. Тэгэд энэ өөрөө яг үндсээрээ бол Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх ийм олон улс төрийн манлайлал үзүүлж ийм хөтөлбөрүүдийг гаргаж ирээгүй бол энэ хүмүүс хизээч ингэж гарч ирэхгүй, танигдахгүй явах байсан. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн хөрөлсөх манлайлал үзүүлээд, улс төрийн манлайлал үзүүлээд өнөөдөр хүнсний хувьсгал үндэсний хэмжээний маш том хөтөлбөр хэрэгжүүлж чинь улс орон дээр үндэсний хэмжээний хэрэгжиж байгаа том хөтөлбөр шүү дээ. Энэ хөтөлбөр нь өөрөө 1.3 их найдын санхүүжилттэй 2500 гаруй том жижиг аж ахуй нэгж иргэн эндээс зээл авцсан аймаг сум баг болгон дээр ингээ ажиллаж штэ тий. Гэт түрүүчээсээ ингээл одоогийн байдлаар 53 үйлдвэр ашиглалтанд орцсон. Одоо сар болгон 7 хоног болгон бас нэг шинэ үйлдвэрд ашиглалтанд орж штэ. За шинэ үйлдвэрүүд ашиглалтанд орохын хажуугаар маш олон техникийн шинжилтүүд үйлдвэр дээр хийгдэж байна. Барилгын шинэ барилга барьж гин, барилгынхаа одоо дотоод одоо нөгөө орчноо стандартад оруулж шинжилж гин, технологио шинжилж гин, AI болгож гин, роботууд болгож гин тий. Тэгэхээр одоо ингээд робот үйлдвэрүүд Монголд аюул олон болсон. Одоо ингээд гутлын улыг хүртэл роботоор хийж гин. Тэр төмөр хаалгыг хүртэл роботоор хийж гин. Хүчин чадвар нэмэгдүүлнэ гэдэг чинь бүтээмж нэмэгдүүлж байгаа. Бүтээмж нэмэгдүүлнэ гэдэг чинь бол бодоо зах зээл маш том зах зээл рүү орохоос аргагүй болчих жоох. Ягаад бол Монголын зах зээл жоох юм чинь. Тэгэл одоо гадаад зах зээл рүү гараа авчиж шин. Энд чинь л өөрөө хүнсний хувьсгал өмчний хөтөлбөр бүрэн утгаараа зорилтод гол зорилго нь одоо биелж ирэх гэсэн үг байхгүй юу? Хүнсний хувьсгал одоо энэ хөтөлбөрийнхөө 2 дахь энийг одоо хэзээ залгах гэж байна. Хэзээ үйлдвэрлэх гэж байна. Ер нь бол эдийн засгийн хөгжлийн яамнаас хүнсний хувьсгал 2 дахь хөтөлбөрийг бол 27 оноос эхлүүлэхээр бол бэлдээд засгийн газар их хурлаар батлуулсан явж байгаа. Одоо ингээд энэ салбарын яамдууд дээр одоо давхар нэг төлөвлөгөөнүүд нь хийгдээд тэгээд энэ өөрөө нэг тогтоол болоод одоо эргээд орж ирж штэ. Одоо 36 доо тогтоол ч юм бол эрхчлэр ингээ хугацаа нэгээ дуусч байгаа. Энэ тогтоолын хүрээнд бол одоо зээл олгож байгаа, урамшууд үзүүлж байгаа, татврын өнгөлт идүүлж байгаа, нөөтөөс чөлөөж байгаа. Ингээд тоон төхөөрөмжөө хэд гадар орж ирэхэд одоо 428 төрлийн тоон төхөөрөмжийг гайлын татвараас чөлөөчж байгаа тий. Ингээд маш олон тийм одоо 20 гаруй төрлийн хөнгөлөлт чөлөөлөлт энэ хүнсний хувьсгалын хүрээнд явж байгаа байхгүй юу? Үйлдвэрлэгч нар энийг эдэлж байгаа. Энэ зээл авч чадсан аж ахуйнаас энийг эдэлж байгаа. Авч чадаагүй хүмүүст энийг мэдэхгүй байгаа шүү дээ. Энэ одоо авсан 2500 аж ахуйн иргэнийг л дараагийн хүнсний хувьсгал 2 дээр л 10 20 мянга юм уу 5 10 мянга болоод нэмэгдүүлчих юм бол төдий хэмжээний их олон иргэн аж ахуйн гэж энийг мэдрэх байхгүй юу? Өөрийнхөө биеэр өөрийнхөө компаниар мэдрэхээс илүү хамт олон мэдэрнэ. Тэр одоо хөнгөлт чөлөөлтүүдийг хамт олонны ажилтны цалинд өгнө, тэр хүмүүсийн цалин нэмэгдэнэ. Заавал гадаршаага явж 5 сая төгрөгийн цалин авах гэдэг шаардлага байхгүй. Тэр компани нөөтийн хөнгөлтөө эдэлж байгаа, чөлөөлөгчж байгаа, тоон төхөөрөмжийн хөнгөлтөө эдэлж байгаа. Тэр эдэлж байгаа хөнгөлт чөлөөлтүүдэл ажилтныхаа цалин нэмээ явчих болох байхгүй юу? Одоо чөлөөлт хөнгөлтүүд нь тэр тухайн компани дээр л тусна. Компани буцаад тэргээ хөрөнгө оруулалт хийн. Компани ажлын цалин хөөс нэмэгдэнэ. Тэр компани л өр өгөөж улам нэмэгдэх бүтээмж улам сайжирч явах хэрэгтэй байхгүй. Америкийн нэгдсэн улсын жишээ байгаа шүү дээ. Тухайн компани жилдээ хэдэн төгрөгийн ашиг олно. Олсон ашгаа буцаагаад нөгөө зах зээл дээр хөрөнгө оруулалт хийх юм бол татвараас 100% чөлөөжтэй юм билээ. Тэр компани ашгаа ингээд 100% өөр дээрээ авчих юм бол шууд татвар боддог. Тэ? Одоо Туркид хүртэл одоо бид нар мэдж байгаа шүү. Туркид бид нар бас баялаг бүтээгч үнцүүд ажиллаж исэн. Туркид л одоо 10 ажилтных нь нэг 4-5 нь бол шууд нийгэм даатгалаас 10 жилийн хугацаанд хөнгөлөж байгаа, чөлөөж байгаа шүү. 5-ын та төл, 5-ын улс төлөё. За 5 жилийн дараагаас та 10 лингийн төлөё шүү. Тэгтээ та улсад одоо ийм татвар төлж исэн байна. Татвар ч юм бол үе шаттайгаар хөнгөлөө чөлөөлөд өгчин 10 жилийн дараа гэхэд та улсад тийм татвар төлөё шүү. Нийгэм татвар тийм төлөё шүү гэд гэрээ уртутааны гэрээ хийгээд улс хөнгөлт илүүлээд ингэ явчихж байгаа байхгүй. Энд чинь ингээд бойжулж байгаа байхгүй. Нөгөө жижиг дунд аж ахуйн нэгжүүдээ тий. Одоо байж байгаа хятадын туршлага гэж байгаа. Хятад бас яадаг вэ гэхэд хятад чинь 1-2% хүүтэй зээлийг жижиг дундынханд өгж шít. Зарим тохиолдолд бүр 0.5 ч байгаа. Тэд нар бол барьцаа гэж авахгүй шүү дээ. Зөвхөн сургууль төгссөн дипломын барьцааж чинь төслийн барьцаалж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд явчихж шít. Манай дээр яаж юм нөхөр заавал зээлийн батлан даалтын сан одоо дэмжлэг үзүүлнэ. За тэнд бол яг банк шиг томоор нэхгүй ч гэсэн чам танд даваар ээж танд нэг 30-40% барьцаа байх хэрэгтэй гэд заавал барьцаа байх хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Гэтэл хятад улс барьцаагүй ч өгж штэ. Ягаад гэвэл тэр хүний ямар сургууль төгссөн дипломын үндэс сулгаж гин, төслийг нь дэмжиж гин. Тэгээд төслийг нь дэмжиж энэ ихний удаа дампуурах юм бол 2 дахь удаадаа өгж гин. Ихний удаа санал болгоглоо. 2 дахь удаадаа та төлөхгүй бол таныг одоо захиргааны арга хэмжээ авнаа.
За ингээд тэр нөхөр 2 дахь удаага төлөхгүй байж болохгүй шүү дээ. Яг арга хэмжээ авах шүү гэж түрүү санал өгч байгаа учраас за 2 дахь удаадаа дахиад дампуурах юм бол 3 дахь удаага өгөөд за та наадхаа төлөхгүй шоронд орно шүү. Хин ч оронд орохыг хүсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ чинь нэг сэтгэл зүйтэй нь ажиллаад хүнд ингээ хариуцлагыг өөрүүлээд ингээд хүн иргэн бүрийг дэмжих гээд шүү дээ. Иргэн бүрийг. Тэгэхээр энэ улс орны энэ бодлогоодыг ягаад манай улс ингэж халамж өгж яхаар ингээд дэмжиж бас болдгүй. Тэгэхгүй бол ингээд олон жил 30 гаруй жил ингээд халамж өгөөд явчингууд энэ хүмүүсийг ингээд дэмжих гээд төсөл төлбөр хэрэгжүүлэнгүүт за ингэж жагаад нэг дараагийн сонгуульд болоход сонгуулийн өмнө нэг цайруулчин да. Тэгж явж ингэж явж байгаа ингэчэндээ гэдэг сэтгхүү хүмүүсийн толгойд суудсан бол тэр хүн хизээж үйлдвэрлэл эрхэлж ашиг олж салбарын асуудлыг шийдэх гэж ажиллахгүй байхгүй. Тэр зээлээс яаж ээж хагаад авчих вэ? Авах нь чухал байгаа байхгүй юу? Авах нь чухал байгаа байхгүй юу? Авсныхаа дараа яах ч тодорхой биш байгаа байхгүй юу? Тэгэхээр ийм нөгөө сөрөг юм их яваад байгаа учраас энэ нь өөрөө ингээд нийгэмд бугшаад илүү ингээд газар аваад байгаа учраас энэнийг бид нар одоо хүнсний хөвслийн хүрээнд соёлын хөвсгөлийг бас давхар хийж толгойд нь тарихынд нь ойлгуулж өгөхгүй бол энэ хөвсгөл зүгээр 5 жил яваад ингээд байхгүй болчих юм ямар ч хэрэггүй төсөл төлбөр болох байхгүй юу? Тэгэхээр одоо 27 оноос хэрэгжүүлж ирэх нь тодорхой болсон учраас энийг хоёрыг хэрэгжүүлэхдээ бид нар алдаагаа засаж сайжруулад сайн явах нь босод олон төсөл хөтөлбөрүүдэд бас сайн жишг болоосой л гэж бодож байгаа. Гэхдээ манай төрийн байгууллагууд хүнсний үйлдвэрлэл гэдэг сэтгэл маш их байгаа байхгүй. Байгаа учраас л энэ хүнсний өсгөл сайн явж байна. Энэ хүмүүс байгаа учраас л цагаан алт сайн явж байна. Яг үнийг хэлээ. Тэгэхээр бид нар энэ төрийн албан хаагчдаа дандаа муулаад байж болохгүй. Энэ дотор чинь сайн хүмүүс маш их байна. Тэр дундуура доогуура ажлаа мэдхгүйс болоод гажууж болж байгаа ганц нэг хүнээс болоод төрийн албан хаагчдын нийт нэр хүнд унж болохгүй байхгүй. Бид нар улс орныхон төлөө улс орноо үйлдвэржүүлэх юмсан, улс орныг баялаг бүтээгчийг дэмжих юмсан, улс орныхаа эдийн засгийг нэг сайжруулах юмсан, хинээс одоо хараат тус эдийн засаг байх юмсан гэдэг ингээд инээлэл ажиллаж байна. Одоо энэ ирж байгаа 100 жилд бол бид нэр эдийн засгаа баталгаажуулах хэрэгтэй байхгүй. Эдийн засгаа баталгаажуулах юм бол бид нар тэгэл болж шít. Тэгэхээр өнөөдөр та жижиг дундын салбар баялаг бүтээгдэхүүн салбарыг одоо дэндүү сайн мэднэ. Бидний өмнө толгомжтой байгаа одоо ажлын байрны хомсдол дээр ажиллах хүчний амьдрал. За банк санхүү буюу одоо зээдэлстэй тэгээд одоо ажлын байрны төрөөс тэгээд татвар даатгал гэдэг одоо нийгмийн даатгал гэдэг хүн асуудал байна. Өнөөдөр бид одоо гаднаас ажиллах хүчийг сонгох бол одоо энэ ер нь зөв үү буруу юу? Энэ бол ер нь бол яг өнөөдрийн нийгэмд бүх юм ингээд дижитал, хариу шилжээл тэг ингээд одоо нийгэм чинь өөрөө ковидоос хойш маш хурдтайгаар өөрчлөгдөж штэ. Маш хурдтай. Өнөөдөр бид нар гал утсаараа бүх үйлчлэгийг авж штэ тий. Одоо цаасан мөнгө бараг хэрэглээ болжлоо штэ. Зарим газар өгөхөр мөнгө өөр авахгүй гоо штэ. Та шилжүүлчихээ, дурын аппликейшнаараа шилжүүлээ, дурын QR кодоо ашиглаа. Ингэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бид бол одоо манай хүүхдийн үед бол мөнгө гэж мэдэхгүй. За манай хүүхдийн үед бол энэ гар утас гэдгийг мэдэхгүй. Яагаад гэх юм бол одоо нөгөө AI шил гарч ирээд шилэн дээрээс чинь одоо бүх юм хийдэг болох гэдэг чинь мессеж дээр бичихгүй, утас муц ингэж барьж явахгүй. Шууд ингээд одоо шил мэдрээ бүх юмаа ингээд удирдах хийдэг ингээд би одоо мета тим төвшөнд одоо болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд энэ нөгөө нийгмийнхаа хөгжлийн явцаар ингэж хөгжиж байгаа учраас энэ хөгжлийг дагаад бид бүхэн одоо тэр зах зээл дээр чинь хүн зөвхөн Монголд ажиллах биш шүү дээ. Тэр технологиудыг эзэмшсэн хүн бол зөвхөн Монголд ажиллах биш. Дэлхийн аль ч өнцөг болон бүртээ холбогдоод тэндээс ажил аваад хийх боломжтой байхгүй. Чадвартай хүмүүс цуглаад онлайн дээр нэг баг үүсгээд нэг компани юу үүсгээл тэгж ажиллаад чи тэр төлөний энэ хэрийг нийлүүлээд угсраад компанид өгч чинь сервисийг аваад явуулж чинь тэр хүн сар болгон сервисэндээ нэг $100 аваад юм $200 аваад яваад хахад нэг 10 компаниас сар болгон нэг $1000 нийлүүл аваад хахад тэр хүн ажил хийгээд яах. Тэр хүн юу хэрэгтэй? Хэл хэрэгтэй, мэдлэг хэрэгтэй л байхгүй. Тэгэхээр тэр хүн ажил орохоос илүү хэл сурах нь илүү чухал байгаа байхгүй тий. Тэгэхээр өөрөө тэр хэлээ сайн сурах, технологио сайн эзэмших ийм юм руу орчин үеийн залуучууд төлхөө орчод байгаа учраас бас ингээд ажиллах хүч чинь багасчаад байгаа. Тэгэхээр ийм нэг гапны үед ажиллаж байгаа учраас энийгээ бид нар нөхөхийн тулд яалж авахгүй гадаадаас ажилласан хүчин авахаас арга байхгүй. Улс орнууд ингэдэг юм бэл. Тэгэл Америкийг хаар, Европыг хаар, уулаа солонгосуудыг хаар бид нар өөрсдөө зөндөл очиж ажилладаг, Америк руу очиж ажилладаг тий. Ягаад гэвэл энэ үйлдвэртэй ажиллах хүн хэрэгтэй биш. Яг энэ хар ажлыг чинь хийх хүн хэрэгтэй биш. Тэгээ бид дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэдэг шүү дээ. Тэгээ энэ бодлогын хүрээнд л энэ ажил маш хурдан явах хэрэгтэй. Энэ чинь улсын хурлын 36 дотор гэсэн орцсон явж байгаа ажлуудын нэг л байгаа. Банкны зээлийн өндөр хөв манай жидүүгийн дотор маш одоо өндөр. Авахаас шаарга байхгүй. Энэ ингээд эрт зориг гаргаад энэ олон жилийн банкнууд ч данхаагалах юм. Жидгүүд байна жижигрээлэх юм.
яаж одоо энэ зээлийн системийн хэр зоригтой баг хүүтэй зээлийн системд оруулах боломж байна? Энэ төрөөс бодлого юм байна уу? Монгол банкнаас ямар чиглэл барьж байна? Манай аж ахуй нэгжүүд жилээс жил жижигрээд эдийн засаг улам агшаад байна. Агшаад байгаа эдийн засгаа тэлхийн тулд энэ жижиг дундын салбар дээр маш том бодлого, маш хэмжээний мөнгө санхүүжил хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо байгаа энэ арилжааны банкнууд нэг жижиг дэрэгдээ нэг газар хилцээ одоо жижиг дундаагээ дэмжинэ гэдэг тийм юм бий болгосон боловч энэ нь нөгөө нийт жижиг дунд дээр хангалттай ажиллахгүй зөвхөн боломжтой жижиг дунд дээр нь л маркетинг хийж ажилладаг байгаа байхгүй юу тий тэр эдийгээл нэг тойлж явах хэмжээ. Ягаад бол тэр банкны өөрчлөлт учраас тэр эдийгээ тойлох гэдэг нь шүү дээ. Нөгөө кэрлэх гэдэг байгаа байхгүй тий тэдэргээл кэрлэл нэг өөр банкуд руу алдчихгүй ч гэдэг юм уу тэр нь илүү одоо томроо дараагаа дахиад зээл авч явах марж явах иймэрхүү юмд ажиллах гэдэг ажилладаг. Уус өөрөө бодлогоороо бол нийт одоо Монгол улсын хэмжээнд том бодлого хэрэгжүүлээд нийт жижиг дунд дээр ажиллахын тулд бол бид зөвхөн жижиг дундын сангаараа бол яваад амжилт олсонгүй тий. Тэгэхээр жижиг дундын сан дээр дахиад мөнгө тавилгүй 6-7 жил юм уу 7-8 баг болчихчих шиг байна. Ингээд болчтой. Тэгэхээр энэ салбар дээр мөнгө тавигдахгүй байгаад зөвхөн хоосон агентлаг байгаад байгаа учраас агентлаг юу хийж гэх юм бол гадаад дотоод руу үйлчлэгийн армаг зохион байгуулж гин. Хойшоо өгсөн зээлээ буцааж аваад тэрийгэ буцаагаад олгож гин. Тэгээ нэг банкнд удаад юу хөгжлийн банкнд өртөө байсан өрөө дуусчлаа. Цаана нэг жоох юм үлдэнгүү тэргүүрээ аим тараа хийгээд явж гин. Улаанбаатар төгөхгүй орон нутгууд руу илүү төлхөө өгж гин гэдэг юм уу те. Зарим аймагуд руу л өгж гин, зарим аймагт нөхгүй байна гэдэг ингээд энэ өөрөө ерөөсөө энэ төрийн бодлого биш байхгүй юу? Нэг тийм төрийн бодлого бол бүхэл сегментэд бүхэл аймаг орнууд захиргаанд бол ингээд жигд хүрч явах хэрэгтэй. Ийм л бодлого байх хэрэгтэй. Тэгжиж улс орчин ч богино хугацаанд хурцтай хөгжиж штэ тий. Тэгэхээр энийг би юу хэлэх гээд байна гэх юм бол бид нар санхүүгийн корпорацийг байгуулах хэрэгтэй. Жижиг дунд үйлдвэр үйлчилгээний дэмжих жижиг дундын санхүүгийн корпорацийг байгуулах хэрэгтэй. Олон улсын жишгээр бол ихэвчлэн корпорациуд ажилладаг санхүүгийн корпорациуд зээл өглөө буцаагаад хүүгээрээ санхүүжээ явдаг. Тэр байнга өөрийгөө ингээд өөрөөрөө санхүүжүүлж идэг. Тэрэнд оролцсон л тоо оролцоо зүгээр нөгөө хяналт тавих нь өдөр зүйл мэгд нь оролцоод төрийн хяналт, олон улсын байгууллагын хяналт, банкны хяналт 4-5 ийм олон улс болон дотоодынхаа аж ахуйн нэгжийн төлөөлөл оруулаад ингээд нэг томоохон ууцаа өдөр зүйлтэй байгуулаад өдөр зүйлээр нь асуудлыг шийддэг. Тэр мөнгөнд буцааж татаж авахгүй байхгүй. Тэр мөнгө тогтмол эргэлдэж тэр салбарт тогтмол мөнгө эргэлдэж байгаа байхгүй. Одоо төнгөө чинь тэр мөнгө өгөхгүй болохоор жид дунд сан чи ажиллагааг болчиход шүү дээ. Тэ? Ажиллаж ягаад энэ сан аштай ажиллаж эхлэх юм бол улс орны эдийн засаг хүндрэхэд буцаагаад тат авчна. Тэгээ сан чинь хоосрохгүй мэхэд эргэжсэн мөнгө нь багасч чинь тий. Тэгэхгүй тулд санхүүгийн корпорац ажиллаад тэр нь өөрөө ашигт хэлбэрээрээ яваад зах зээлийн журмаараа яваад энэ жиг дундуудад руу байнга зээл өгдөг. Жилд одоо нэг 2-3 мянган материал ирж байгаа бол тэрний талд нь өгдөг байх хэрэгтэй. Одоо 1500-д нь өгчдөг чадвартай байх хэрэгтэй. Одоо тэгэхэд нэг 1000 ирлээ 2000 ирлээ гэхэд тэрний нэг 100-д нь өгч нүг үйл байх хэрэгтэй. Тэгээ энэ бол одоо маш бага. Угаасаа энийг хаасаагүй л ярьдаг асуудал ярьсаач байгаа. Тийм учраас би нөгөө хэлэхдээ залхаан зэрлүүлдэг гэдэг шүү дээ. Байнга эргэлдүүлээ явуусаар байгаа зүйлээ бүр хүний залхаагаа заазаа бүтэхгүй мэн гэд хайдаг тийм биш очоод зээл авчдаг. Би 100 хүссэн бол танд 50 байхад болох юм байна. Таны төслийг харлаа, төлөвлөгөөг харлаа, менежментийг чи харлаа. Та бол 50 хангалттай байна. 50 нөгөө явуулдаг. Одоо л юу ч өгөхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр одоо хизээ нэгэн цагт ер нь энэ Монгол улсад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх цогц бодлого хэрэгжих нь нэг нь тодорхой. Яг хизээвэ гэдэг хизээвэ аль нам бэ гэдэг нь байхгүй. Яагаад гэвэл одоо инфляц энэ мөрсний болдвол экспорттой холбогдуулаад ингээл байхаасаа илүү тэгээд ард түмний амьдралын түвшин доошлол унаал ер нь яг хэцүү шүү дээ. Одоо төрөө нэмэгдүүлээ, цадингаа нэмэгдүүлээ, байнга ийм дарамт энийг нэмэгдүүлэхэд бид орлогоо нэмэгдүүлэх ёстой. Орлогоо нэмэгдүүлэх яаж нэмэгдүүлэх юм бол ард түмнийхээ амжилгааг сайжруулахын тулд энэ хөдөлмөрлөд байгаа энэ хэсгээ дэмжихэд энэ эд чинь доод хүмүүсээ дэмжиж явчих واخхой. Тийм учраас энэ бодлого хизээ нэгэн цагт төрийн маш том бодлогооч хэрэгжинэ. Би нэг бол бардам хэлнэ. Яг үнийг хэлэхэд. Тэгээ энэний суурийг бол Монгол Улсын ерөнхий чухлын хөрсгөл тавьчихсан шүү. Ер нь бол энэний суурийг бол тавьчихсан. За энийг цаашаага 20-30 жил 40-50 жилийн ажлыг хийгээд явах аль нам аль улс төрийн хүчин аль засгийн газар байх нь яг одоо удахгүй тодорхой болно шүү дээ. Яг энэ дөр л ажиллахгүй болохгүй. За энэ өөрөө цаашаага төрийн том бодлого болоод урт хугацаанд ингээд хөгжөөд явах энэ цааших энэ ямыг нь хүнсний хувьсгал хоёр яаж үргэлжлэх, цагаан алт яаж үргэлжлэх, жижиг дундын салбарыг хөгжүүлэх ингээд бодлого хэрэгжих эдгээр нэгээд нэгдээд нийлээд явчих нэг дараагийн үе бол одоо бидний хүлээж байна. Ер нь бол улсын ерөнхийлөгч нь гадаад ажиллагаа бүрээд одоо маш амжилттай зохион байгуулсан. Энэ ажлынхаа өөрийн баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгчдийг
том хүрээгээр нь ажилтны мөрөлдөхөд авч явлаа. Олон орнуудаар очлоо. Тэгэхээр ингээд аваад ингээд явж байхад олон үйлдвэрүүд гадаадын үйлдвэрүүдээр та оролцож ирсэн, харж ирсэн. Ингээд харьцуулаад харахад яг би нөгөө ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчлэгийн болгоны зөвлөхөөр ажиллаад одоо татвар шилрэгөө орж ийн. За энэ хугацаанд бол бас 10 гаруй улс орноор баялаг бүтээгчтэй ахлаад тий бизнес эрхлэгчтэй ахлаад явлаа. Тэгээд энэ бол мэдээж очсон газар болгонд л одоо B2B уулзалт, бизнес форум, үйлдвэрийн аялал болж байгаа шүү дээ тий. Урд нь бол манай энэ хөрс ерөнхийлөгчөөс өмнө ажиллаж байсан ерөнхийлөгчдөр бол ийм үйлдвэрийн аялал гэж байгаагүй юм билий. B2 уулзалт бол байсан байх бид сайн мэдэхгүй байна. Бизнес форум бол байсан. Бизнес форумаа хийгээл тэгэл дуусчдаг тий. Өөр юм байхгүй. Тэгэхээр одоо явж байгаа ерөнхийлөгчтэй явж байгаа бизнес эрхлэгчтэй баялаг бүтээгчдийг тэр одоо ажлын хугацаанд одоо тэр улс орны бүтээн байгуулалттай танилцах, улс орны соёл урлагтай танилцуулах, нэг ингээд нэг групп болгоод авч явдаг тийм болцсон байхгүй юм. За одоо тийшээ явж үйлдвэр үзэж шүү, тийшээ явж хоттой танилцах гэж шүү. Одоо тийм одоо аж ахуйн нэгжүүдэд орох гэж шүү гэдэг чинь аж ахуйн нэгжүүд нэг нь гоо сайхан, нэг нь үйлдвэр завууд, нөгөөх нь IT-ийн салбар ингээд санхүү манхүү гэдэг чинь олон бизнес явж байгаа учраас олон хуваагдаж байгаа шүү дээ, тий. Тэгээд ингээд тэр болгоны чинь хүн хариуцаад. Тэгээд нөгөө төрөөс хүмүүс яваад төрийн төлөөлөл одоо ингээд бизнес эрхлэгчтэйг яваад нөгөө төрийн тэргүүний айсад явж байгаа бүрэлдэхүүнд явж байгаа учраас нөгөө газрууд чинь ч гэсэн маш гоё үйлдвэрүүдэл үзүүлж байгаа шүү дээ. Цаад газрууд нь тий. Тэгэхээр үнэхээр л атаархмаар гоё үйлдвэрүүд байгаа байхгүй нөгөө цагаан атаргал төрөл Монгол улсын хизээ юм болох л да, хизээ юм гоё болох л да гэж орчин үеийн технологи юм болоод өвчсөн юм байна. Босон хүчтэй ингэж хийж байгаа юм байна. Бараа бүтээгдэхүүнээ ингэж дотооддоо борлуулд юм байна. Сабаглаа бодлоо ингэж юм байна. Экспортод ингэж гардыг юм байна. Ингэж ажилт юм байна. Бүчсэн юм байна. Тэр чин дээр байгуулагчны ерөнхийлөгчийн ажлын хүрээндээ өвлөр танилцуулж байгаа учраас бүх юма танилцуулна. Бүх юма. Тэгээ бүх юма танилцуулах боломж тэрэнд олдож байгаа байхгүй юу. Тэрнээс одоо бид нар хуваараа яваад өөдөө танилцуулах юм бол нэг сабаглаа бодлого хийдгийг танилцуулаад болчих шин. Нарийн юмуд өвчлөхгүй шүү дээ. Тэгэхээр ерөнхийлөгчийн ажлын үеэр явж байгаа нь бол маш тийм өндөр хэмжээнд явж байгаа учраас гой үйлдвэрүүд үздэг. Тэгээд тэр том удирдлагууд нь өндөр түвшний удирдлагууд нь биднийг хүлээж авдаг тий. Эргээд эдэртэйгээ ингээд холбоо тогтоогоод явхад амар доороос нь явахгүй шууд дээрээс нь ингээл одоо дозын дараагийн мөн өсгөн байгууллагын яриад уулзаад тэгээд доошоо шууд явчихж байгаа байхгүй. Энэ бол одоо ерөнхийлөгчийн ажлын бүрэлдэхүүнд явж байгаа тэр баялаг бүтээгч үндсэн үйлдвэрчнэр бол давуу тал нь бол тэр юм бэл. Баялаг бүтээгчдийн холбооны тэргүүн, хүнсний хувьсгал мэргэжлийн холбооны тэргүүн те энэ хүнсний хувьсгал дээр бол ихэвчлэн том компаниуд байгаа. Баялаг бүтээгч гэдэг дээр чинь бол дундаж компаниуд байгаа. Баялаг тэмж холбоон дээр энэ жижиг дунд дээр чинь бүр жижиг дунд өрхөө үйлдвэр хүртэл байгаа байхгүй юу? Энэ гурыг л кластераар хөгжүүлэх гэж л энэ гурван холбоог удирдах байгаа шүү дээ. Зохион байгуулж удирдах байгаа байхгүй юу? Энэ гурвын аль нэг нь байхгүй юм бол Монгол улсын нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх кластерын бодлого буюу улсын бодлого нь хэрэгжихгүй байхгүй юу? Төр хувийн хвшлэлээр л энийг хөгжүүлэх. Төр хувийн хвшлийн хамтаа ажиллагаагаар тэгвэл төр гоё бодлого гаргаад тэрийг нь хувийн хвшил дэмжихгүй бол энэ хөгжихгүй байхгүй юу? Тийм учраас энэ төр хувийн хвшлийн хамтын ажиллагааг бодит ажил болгоход бол энэ гурван холбооны ажил энэ дээр л тогтож байгаа явж байгаа байхгүй яг нэгт нийцж явж байгаа байхгүй. Тийм учраас л ингээд жид дундын холбооны тэргүүн, баялаг бүтээгч холбооны тэргүүн, хүнсний хувьсгал, одоо мэргэжлийн холбооны тэргүүн гэдэг энэ гурван холбоогоо гурвуулынгийн гой чигд ажиллахад л энэ төрөөс дэмжиж байгаа бодлогууд яг бүрэн утгаараа 100% хэрэгжинэ. 100%. Яагаад гэвэл Монгол бас идэвхтэй аж ахуйн нэгжүүд баймаар идэвхтэй жижиг дунд аж ахуйн нэгжүүд тэр өөрсдөө зээл авах гэж хөөцөлдөг, өөрсдөө юмаа сурж авах гэж мэрийдэг, явдаг, сурдаг, гадаадаа үйлчлэн хуралд, үйлчлэн ярмагт явдаг, сургалтанд өөрсдөө сургаж өөрсдөө хөгжүүлдэг тийм ийм баялаг бүтээгчд олон болцсон байхад бол төрийн бодлого маш амжилттай хэрэгжиж явах байхгүй. Тэр суур бүтцийг энэ гурван холбоогоор бий болгож байгаа шүү дээ. Ингээд том компаниуд нь хэтэрхийг тасарсан, жижиг компаниуд нь хэсрийг доошоо унтсан. Тэгээ савын одоо ингээд сав боглоо боодчихсан Монгол хөгжиж шүү дээ. Тэгэхээр ковид үед чинь бид талхаас авлах уутгүй үйлдэл болсон шүү дээ. Тэгээд сая одоо энэ хүнсний өрсөлдөөн үрэн чинь сав боглоо боодын салбар орж ий. Сав боглоо боодын салбар чинь одоо нийт 20-30% тод ангадаг болчиход шүү дээ. Дахиад энд орчих юм бол 50%-аар төглөө ингээд айгүйх амжилт бүтээлүүд яриад байвал маш их юм байна тий. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчийн үйлдвэрийн бодлогын зөвлөх болсоос баг гэр орондоо үзэгдэхгүй шахууллаа гэж. Үнэхээр одоо таны гэр бүлийн хүн ам бол одоо хэдүүлээ вүлээ.
ард талын юмнаас сайхан авчгаа гэдэг би бол ойлгож байна. За тэр бол угаасаа ойлгомжтой. Тий одоо ингээд үйлдвэрлэгч хүмүүст бол ингээд ажилдаа ингээд мах руу ороод ажлынхаа ард гарч ижил санаа амарж байгаа шүү дээ. Хоол ундгүй зүтгэж байгаа шүү дээ. Хоол сонирн биш нөгөө ажлынхаа л ард гарах гэж ажлаа дуусгах гэж тий яг тэгдэг байхгүй. Тэгэхээр одоо тэр хүмүүстэй би бас адилхан тэгж ажиллаж сурцсан. Учираас бол тэгээд одоо ар гэрийг бол ихнэр л авч явж шүү дээ. Яг үннийг хэлэхэд хүүхдүүдийн хүмүүжил тэгэл тэр хоол унд асуудал гэр орны ажил бараг манай ихний чинь сантиныг болчиход байгаа юм биш үү? Лезер бүх юм аа. Төрийн ажил хийх, төрийн бус байгууллагын ажил хийх ингээд нэг цаг нартай надад тийм цаг нар гаргаж өгж байгаа гэр бүлийн хүндээ л хамгийн их баярлдаг. За би бол ерөөсөө миний амьдралын гатуу зарчим нэг бодлого бол бүтэн сайдрыг би бүтэн гэртээ өнгөрөөд 7 хоногийн нэг өдрийг бүтэн гэртээ гэр бүлтэй зав гаргаж нэг өдрийг. За хагас садрыг бол ямар нэг үйлдвэр дээр ажиллаж байгаа, очиж ажиллаж байгаа. Ажлын 5 өдрийг бол тал нь ажил дээрээ тал нь бас өдөр аж ахуйн нэгжүүдээр ингээд ажиллаад эсвэл хурал цуглаан ингээд яваад сургуулиудын өдөр сургууль орчингууд одоо бас ингээд сургуулийн бодлогын юмд оролцоод нөгөө болсон хүчний асуудлыг шийдэх гэл ингээд явж байна л да. Тэгэхээр яг үдээ тэгээд энэ цаг үед одоо хүн эрүүл байвал одоо ингээд бүх юм одоо бүтэн тэгэл хамгийн гол нь эрүүл мэндэд алдчихвал бүх юм алдна гэж хэлдэг шүү дээ тий. Хажуугаар нь давхар бас эрүүл мэндэд анхаарал хандуулдаг. Гэхдээ одоо бараг хамгийн ихэнх цаг нь бол нөгөө үндэсний үйлдвэрлэгч баялаг бүтээгч нараа дэмжих тал дээр л тий. Хамтарч ажиллаж байсан бол үнэхээр өөрийгөө ингээд орхичдаг. Маш хурдтай шийдвэр гаргадаг. Тэгээд маш дайчин гэдэг чинь би одоо сайн мэдэх юм байна. Тэгээ хурдтай дайчин гэдэг чинь хүмүүс болгонд хэлдэв юм аа. Тэгээ яагаад гэвэл өнөөдөр технологи секунд минутаар дойлор хэмжигдсэн хурдаар технологи хөгжиж шүү дээ тий. Технологи. Тэгэхээр бизнес өөрөө ийм хурдаараа хөгжихгүй бол улс төр өөрөө иймэрхүү хурдаар явахгүй бол бид нар хоцрогдох байхгүй. Тийм учраас хэн хурдтай сэтгэн, хэн хурдтай хөдөлмөрлөн, хэн хурдтай шийдвэр гаргана тэр л одоо айгүй өндөр үр дүн гарч байгаа шүү дээ тий. Facebook компани үүсгэн байгуулж хэлсэн байдаг шүү дээ. За би бол шууд нэвтрүүлээд явж байхдаа алдаа гацсан явчихдаг. Google компани захирал хэлэхдээ бол 7 хэмжиж 8 хаталдаг. Эцсийн бүтээгдэхүүн бүр найдвартай болсон үедээ зах зээл дээр гаргадаг гэж. Тэгээ хүмүүс нөө хурдан ажиллаж байгаа хүмүүстэй хамтарч ажиллах дуртай. Та одоо ингээд хэвлэл мэдээллийн байгууллагаар ингээд олон жил тууштай ажиллаа. Баялаг бүтээгчтэй үнэхээр өсөх хорн баяр бол олон жил алдаршууллаа. Энэ телевиз маск гэдэг телевизийн одоо энэ сайхан дэлгэцийг одоо ашиглаад энэ Монголынхаа үйлдвэрлэгчд баялаг бүтээгч жидүүрийнхаа үйлдвэрлэлийг төм түгэж олон талдаршуулъя гэсэн энэ зорилгоор ингээд одоо эхэлж байгаамаа. Та тэгээд энэ боломжийг олгосон танд бас маш их баярлалаа. Бас талархалтай илэрхийлье. Тэгээд энэ талаараа бас өөрийнхөө сэтгэл бодж байгаа юм шиг хэлээч гэж байна. За ер нь бол одоо манай баялаг бүтээгч дэмжих холбоо үүсгэн байгуулаад 11 дахь жил рүү орж байна. Одоо энэ эхний 10 жилийн хугацаанд ажилласан удир зүйлийн гишүүд маань одоо яг тасралтгүй 10 жил ажилласан одоо 5 6 гишүүн маань одоо дид ерөнхийлөгч болоод салбарын асуудлыг ингээд шийдээд ажиллаж байна те. Дараагийн түвшиндээ гадарсан байна тийм үү. Тэгээ бид нар дунд үеэ бэлдэж байна. Залуу үеэ бэлдэж байна те. Залуу үе, дунд үе, ахмад үе гэсэн ийм системээр манай баялаг бүтээгч дэмжих холбоо, жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээний холбоо ажиллаж байгаа. Энийний одоо тод жишээ ингээд одоо манай холбооны хамгийн анхны гавьяат хүн маань, манай холбооны инноватор үйлсэн дэд ерөнхийлөгч маань ингээд яг өөрөө энэ одоо ингээд телевизийн салбарыг аваад баялаг бүтээгчдийнхаа дэмжлэгийг ингээд өргөн фронтоор дэмжээгээ санал тавиад энийг нь би хүлээн зөвшөөрөөд өнөөдөр одоо би яг үндсний үнийг хэлэхэд төрийн ажил хийж гэн, төрийн бус ажлын байгууллагын ажил хийж гэн тий. Тэгээд одоо ингээд энэ нэг ажлын хажуугаар энэ телевиз гэдэг том салбарыг авч явахд аюу хүнд байгаа. Тийм учраас энэ хүн салбарынхаа нэгийг би аваад явъя. Би баялаг бүтээгчтэй ингээд одоо дэмжээд энэ одоо сайхан юм хийсэн хүмүүсийг одоо алдаршуулад асуудал гарга байгаа бол тэрийг нь одоо энэ телевизээр радиогоор яриад нийгмийн яг зорилтод бүлэгдээр нь ажиллаад үр дүн хүргье. Энэ бол миний гавьяатын дараагийн үүрэг юм аа. Миний дэд ерөнхийлөгчийн дараагийн хийх ажил юм аа гэж ойлгоод энэ том салбарт орж иж байгаад би хувьсаа маш их баярлж байгаа. Тэ? Тэгэхээр ингээд манай мөгч эзэгч байна уу, долмаач байна уу, баталгэрч байна уу те? Бүгдээрээ л ингээд дараагийн түвшинд гадарсан байхгүй. Дараагийн дэд ерөнхийлөгчийн түвшинд. Өдөр зүйлийн гишүүнээсээ дэд ерөнхийлөгчийн түвшинд ахаад тэгээд тэрэн дээрээ манай баталгэрч одоо хууль эрх зүйн асуудалд хариуцсан дэд ерөнхийлөгч өнөөдөр мэргэжлийн нэгдсэн холбоо болох гэдэг яг тэр хуулийн процесс дээр нь ажиллаж штэ тий. Тэгээ мөн жижиг дунд үйлдвэрлэгч баялаг бүтээгчтэй маш олон одоо төрийн болон хувийн хвшлийн одоо нийгмийн харилцааны буруу юмнаас болоод хохирсон маш олон баялаг бүтээгчтэй өмгөөлөж хамгаалж явж штэ хууль эрх зүйн хувьд тий. Тэгэхээр ингээд дараагийн түвшинд манай дэд ерөнхийлөгч манай гарч ирээд
Тэгээд дунд түвшин доод түвшнээ бэлдээд явж байгаад би нөгөө холбооны үүсгэн байгуулагч хүний хувьд харахад бол маш их баярлагдав. Тэгээд одоо бол ингээд манай гавьяатууд бол жинхэнэ одоо хийдэг ажлаа хийцэн гавьяатаа авсан юм чинь одоо дараагийн одоо Хөлбөрийн Баатарт хүрэхэд ойрхон байна. Тэгэхээр одоо би танд бол одоо Хөлбөрийн Баатар болохыг хүсье. Хоёрдугаарт энэ телевиз гэдэг бол өөрөө маш том зэвсэг. Энэ одоо маш том зэвсгээр ард түмнийхээ одоо мэдлэг мэдээллийг зөв чиглүүлж, зөв манлай зөв уриалж явахыг л одоо би танаас хүсэж ирж байгаа. Тэгвэл улс төрийн телевиз болчих юм бол улс төрийн толгой угаалт хийгээд байх юм бол улс хөгжихгүй байхгүй. Бодиттой юм дээр суурилгажил, бодиттой юмыг дэмжиж ижил, тэр нь бодиттой эдийн засагт хувь нэмрээ оруулж иж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулж ижил цаашаа хөгжиж штэ. Тэрний нэг салшгүй нэг хэсэг нь дөрөв засаг л. Буюу телевиз зараадаа сонин сэтгүүл хэвлэл мэдээллийн засаг л байгаад. Нэг засаг бол ерөнхийлөгч, хоёр засаг бол их бол, гурав засаг бол, засгийн газар, дөрөв засаг бол хэвлэл мэдээлэл штэ тий. Тэгэхээр та хэвлэл мэдээлэл буюу дөрөв засаглыг барьж байгаа хүний хувьд бол та өөрөө маш зөв хүн байх ёстой. Энд ажиллаж байгаа хамт олон маш одоо гоё нэг зорилготой байх ёстой л да. Тэгээ би нэг олон жилийн салбарт ажилласан хүний хувьд бол танд нэг жоохон зөвлөгөө маягийн юм өгөөж штэ. Тэгээд цаашаа ийм сайхан ажлуудыг ингээд сайхан одоо ингээ баялаг бүтээгч үндэсний үйлдвэрлэгч тэгэл одоо ийм гоё том уран доор эн чинь зөвхөн Монгол улсын биш ингээд олон улсад гаргах эн чинь том аж ахуй нэгж одоо компани захирлууд энэ сайхан зочны өрөөнд орж иж ирээдүйд ярилцах байх. Одоо би бол яг ингээд нэг анхныхаа нэвтрүүлгийг анхны зочноор нэхлүүлж байна. Тарих хагалж байна. Тэгээд ороос нь одоо маш олон гавьяатууд, маш олон Хөлбөрийн Баатарууд орж ирж энэ салбарын хөгжил дэвшлийн төлөө ярин цаашдын бодлогоо төлөвлөн, тэрийг нь одоо төрийн бодлого болгоно тий. Тэрэн дээр нь өөрсдөө манлайлаж ажиллана гэл. Энд чинь өөрөө баялаг бүтээгчдийн айрам маш том өргөн болж ирэх гэсэн үг. Олуулаа болж нэг гэсэн үг тий. Олуулаа болж нэгдэж ижил бид нар энэ салбараа хөгжүүлнэ шүү дээ. Тэгээ тэрний төлөө та бас энэ бас нэг жигүүр нь болж орж иж байгаа бол үнэхээр талархалтай, үнэхээр баяртай байгаа шүү. За баярлалаа. За ингээд энэ нэвтрүүлгийн ингээд сайхан ярианы явцад одоо яригдаг үлдсэн сэдв юу бид тэр ямар нэгэн тийм асуулт хариулт бэлдсэн юм байх учиртай ярилцж байгаа. Энэ үлдчихүүдээ баялаг бүтээгчтэй, үндэсний үйлдвэрлэгчтэй ч юм уу хандаад одоо хэлье гэсэн одоо үлдсэн байвал та сүүлийн одоо баялаг бүтээгч нэвтрүүлгийн хөтлөөл хүмүүс их яриулдаг шүү дээ тий. Хүмүүсийг л яриулдаг байснаа ярьдаг байсан. Өнөөдөр бол одоо өөрөө ингээд бас ярьлаа тий. Тэгэхээр зарим үед бол намайг өөрөө яриад энэ хүчнөө яриулахгүй нэгээл бас их комментод орж ирдэг л дээ. Тэгээ өнөөдөр харин намайг ярих боломжийг сайхан олгосон танд баярлалаа. Тэгээ би одоо дөнгөж нэвтрүүлд орохын өмнө Монгол байныг хөтлчөд орж ирж байна. Тий Монгол байныг одоо үйлдвэртэй очоод тань маш их юм үнэхээр одоо Монгол улс үйлдвэр бол үнэхээр хурцтай хөгжиж байна. Үнэхээр бахархалтай байна тий. Одоо баялаг бүтээж Монгол их орондоо сайхан амьдрий одоо чиний дундад давхартай Монголын төлөө гээл те энэ өөрөө энэ ажлууд маань бодит ажил одоо богино хугацаанд бодит ажил болоосоо л гэж хүсэж байна. Тэгээ энэний нэг зүгээр болоо танай телевиз, манай телевиз тэгээ Монгол Улсын ерөнхийлөгчийн бодлого, ерөнхийлөгчийн дэмжлэг, тэгээд парламентын одоо дэмжлэг, засгийн газрын дэмжлэг гээл бид нар олон улсын байгууллагын дэмжлэг гээл тэгээд ард түмний дэмжлэг гээл те энэ бүгд байж ижил энэ үндэсний үйлдвэрлэл хөгжинэ. Энэ жижиг дундын салбар хөгжих байхгүй тий. Тэгэхээр бидний чинь цаана бид цул байх хэрэгтэй, эв нэгдэлтэй байх хэрэгтэй гэл тий. Олон юм яригдана л та. Тэгэхээр одоо өнөөдөр бас бид тэр уулзаж бас захац цаас нь бас юутэй ярилцлаа. Ингээд нэг урьд нөхрөөд оролцуулсанд баярлалаа. За баярлалаа. Ингээд таны ирээдүйн ажилд амжилт хүсье. За Мас телевизийг үзэж байгаа хүмүүс үзэгчтэй манай өнөөдрийн зочноор Монгол Улсын үйлдвэрлэл үйлчлэгээний бодлогын зөвлөх, Монгол Улсын соёлын хувьд зөвлөлтөн Чимэд Оржийн даваа хэлмэнцлаа. Таны ажил амжилт нэрээдүүд нэг амжилт өгсөн өрөө нэвтрүүлгийн ивент хэсэгч шиг л компани ажиллаж байгаа ингээд нэвтрүүлгийн ивент хэсэгч шагналын 30 даа гатууж өгье. За чиглэл компанид 35 жилийн баярын мэнд хүргье. 35 жилийн арын бэлгээ ингээд. За тийм ээ. Ийм их одоо бүтээлийг хийхэд 35 жилийн түүхийн 10 жилийг бол би тантай хамт одоо ажиллаж амьдарч ингээд өнгөрөөсөн байдیں۔ Тэгэхээр энэ бол бас манай компани түүхийн 35 жилийн 10 жил байна гэж гайхамшигтай шоус тийм ээ. Бас би багтаж одоо үнэхээр сайхан байдаг шүү. Баярлалаа. Баятуудын интернет рүү Google жаргаж байна. Дараагийн нэвтрүүлгээ дахин уулзлаа. Баярлалаа.